Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Ардын нам эдийн засгийн хүндрэлийг даван туулах, улс төр нийгмийн тогтвортой байдлыг бий болгохын тулд ардчилсан намын гуйлт хүсэлтийг хүлээн авч засгийн газарт орж ажилласан. Энэ нь хямралыг биш тогтворжилтыг, эвдэрлийг биш зөвшөлтслийг, бэрхшээлийг биш боломжийг, намын биш улс орны эрх ашигыг дээдлсэн сонголт байлаа. Ийм сонголт хийхэд түүнийг олон түмэнд тайлбарлан таниулах, намын гишүүдэд ойлгуулахад амар хялбар байгаагүй. Биднийг ийм сонголт хийхийг гуйж, намын бах хурлын гишүүдэд учирлаж, хүссэн загтал илгээж, бүлгийн хуралд суун зовлонгоо тоочж, засагт хамтрах шийдвэрийг алгаа тусан талархан хүлээж авч байсан ардчилсан намынхан маань замын дундаас зангаа хувиргалаа. 2012 оны сонгуулийн өмнө хамтран ажиллаж байхдаа ч гэрээгээ дангаараа цуслаж засгаа орхин гарсан. Өнөөдөр бас гэрээгээ дангаараа цуслан засгийн газраас гарахыг шаардлаа. 1996 онд ардчилсан намынхан сонгогчдоо гэрээ байгуулад амлсандаа хүрээгүйг ард түмэн бидэнд ойрын өдрүүдэд дахин санууллаа. Ардчилсан намтай байгуулсан гэрээ биш гэдгийг олон түмэн ам дамжуулан ярьж байна. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг ардынхаа сургаалыг эргэцүүлэн дүгнэлтгийе. Монгол Ардын намыг хамтарсан засгийн газарт ороход хууль шударгус уланд гიშгэгдсэн, худал мэдээллээр бүхнийг халахвчилсан, эдийн засаг бүхэлдээ хямралын байдалд орсон, төр дэтгэх ард түмний итгэл алдарсан, баялаг бүтээгчд хөрөнгө оруулагчдыг хянах цагдах ажил гаарсан байсан. Улс орон цааш ийм замаар явах боломжгүй нөхцөл байдал үүссэн байлаа. Үүнийг эрх баригчид ардчилсан намынхан та бүхэн сайтар ойлгож, хүлээн зөвшөөрч, зөвхөн зөвшөлдсөд энэ байдлаас гарах арга зам хэмээн тодорхойлж байсныг эргэн нэг сануулъя. Монгол Ардын нам өөрсдийгөө намаа сонгуулиа бодсон бол хамтарсан засгийн газарт орохгүй байсан гэдгээ тодорхой илэрхийлсэн. Хариуцлагатай, туршлагатай, тулахтай улс төрийн хүчний хувьд хүнд хэцүү байдлаас хойш суух эрх бидэнд байгаагүй. 2014 оны 11-р сарын 18-ны өдөр ардчилсан намын дарга энх болтоо манай намын бүлэгт мэдээлэл хийхдээ ардчилсан нам өнгөрсөн 2 жил алдаа хийжээ. Алтан хуйгийн үйл ажиллагаа буруу байжээ гэдэгт дүгнэлт хийгээд энх бол гэдэг хүнийг гаргаж ирж байна. Хамтарч ажиллах тал руугаа явж магадгүй гэж намайг сонгож байгаа шүү дээ. Би бол хамтраад явъя гэж байгаамаа. Үүнээс өөр зам харагдахгүй байна хэмээн Монгол Ардын намыг засагт орохыг урьсан. Гэтэл ардчилсан намын дарга энх болтоо 9 сарын өмнө ингэж хэлж байсныхаа яг эсрэг ажиллаж эхэллээ. Хамтарч ажиллахаас өөр зам харагдахгүй байна хэмээн учирлаж гуйж байснаа магтаад хамтарч ажиллахаас татгалзаж байна хэмээн сүржин мэдээлэл хийх боллоо. Улс их орныхоо эрх ашигын төлөө хамтран ажиллах тухай таны ой санамж ийм богинохон байсанд харамсал илэрхийлье. Улсын хурлын эрхэм гишүүдээ өнөөдөр та бид засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөхөөр ээлж тусаар хуралдаж байна. Улсын хурлын ээлж тус чуулганыг Монгол Ардын намыг засгаас гаргах ардчилсан намын шийдвэрлэлээр үндэслэн зарласан нь төрийн дээр улс төрийн нам гарсны тод жишээ юм а. Монгол Ардын нам засгийн газарт ажилласан хэдэн сарын хугацаанд улс их орны нийгэм эдийн засгт олон эрг үзүүлэлтүүд гарлаа. Эдийн засгийн эрчимтэй хямралын эрч сулран татарсан. Улс төрийн тогтворгүй байдал намжсан, Монгол улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх эхлэл тавигдсан. Эрх баригчдын амин хувийн эрх ашигтай нийцүүлсэн төсвийн замбрааг байдлыг цэгцлэн ягталж Монгол улсаа нэгдсэн нэг төсөвтэй болгосон. Дарга нарын найс нөхөд хамаатан садандаа зориулан гаргасан төрийн данхар бүтцийг хумж давхартсан оронтойгоо цомгтгууллаа. Нийслэлийг 2 бусад бүх шатны засаг дарга улсын хурлаас томилогддог байгууллага засгийн газрын агентлаг бүр тус бүр нэг орлогч дарагтай орон тооны зөвлөхгүй байхыг хуульчлан батлуулав. Засгийн газрын тусгай сангуудыг цэгцэлж төвчж бүх зардлуудыг тануулсан. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг санаачлан батлуулсан. Өрийн менежментийг боловсронгуй болгосон. Төсөв мөнгөний оновчтой хатуу бодлогын үр дүнд 2012 оноос хойш алдагдлаа гарч ирсэн төлбөрийн тэнцэл энэ оны 5 сараас эхлэн анх удаа алдагдлуу гарлаа. Орон сууцны зээлийн урьдчилгааг 10% болголоо. Анх удаага түрээсийн орон сууц хөтөлбөрийг батлуулав. 5 толгойн ордын хүн даацын машинуудыг шорон замаар тээвэр хийдгийг зогсоосон. Евро стандартыг нутагшуулах зорилгоор үндэсний чанар бодлого, үндэсний чанарын хөтөлбөрийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Ард иргэдийн автомашиныг ачих, дугуйг нь хууль бусаар түгжих замаар учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх ажлыг эхлүүлв. Автозамын салбарт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Эрдэнэт Довоотын гашуун сухат 5 толгойн чиглэлийн төмөр зам бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх орчныг бүрдүүлсэн. 25 жилийн турш шийдэгдэг байсан асуудлыг шийдэж,
зайсангийн иргэдийг хууль ёсны газартаа болголоо. Хууль бус мод бэлтгэлийг зохицуулах эрх зүйн бодитоо өөрчлөлтийг хийлээ. Төрийн ажил хийгээд мөнгө авч чадахгүй байсан 283 аж ахуйн нэгжийн асуудлыг шийдэх гарцыг нээлээ. Төрийн жинхэнэ албан агшид олгох нэг удаагийн буцлагын тусламжийг төрд ажилласан жилдээ дүүцүүлэн шударгаар олох боломжийг бүрдүүллээ. Хөдөлмөр нийгмийн 3 талт хэлэлцээр байгуулж 2015 он төрийн албан агшийн цалин нэмэгдүүлэхэд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар батлууллаа. Бидэнд ураг шалгасан гэрэл нэмсэн олон ажлууд байгаагийн заримаас нь дурдахад ийм байна. Гэхдээ бид хийснээсээ илүүхийг хийхээр хичээн зүтгэж ажилласан. Энэ бүхнийг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхэд Монгол Ардын намаас томилогдсон сайдууд манлайл үзүүлэн ажилласныг онцлон тэмдэглэж талархал илэрхийлье. 2012 оноос хойш оны сонгуулиас хойш нийгэм улс төр эдийн засгийн хүрээнд явуулсан хууль зөрчсөн үйлдэлүүд алдаатай бодлогынхоо бүхий л сөрөг үр дагаврын хариуцлагыг ардсан намынхан дангаараа хүлээх болж байна. Монгол Ардын нам баялаг бүтээгчдэд дэмжиж татврын болон бусад дарамтыг бууруулан эдийн засгт итгэлцэл идэвхжлийг нэмэгдүүлэх замаар хямралыг богино хугацаанд даван туулах бодлого баримтласаар ирсэн. Гэтэл эрх баригч шинээр татвар бий болгож баялаг бүтээгчдэд дэмжих нь бүхэл харин ч эсрэгээрээ хууль хяналтын байгууллагаар хүч далайлхан шалгаж дарамтлж байна. 11,260 аж ахуй нэгжийг хууль хяналтын татврын байгууллагаар шалгаж дарамтлсан тохиолдол түүхэндээ анх удаа гарлаа. Улс орны эдийн засгийг хямрал хүргэсэн буруутнууд бол баялаг бүтээгчд биш, өнөөгийн эрх баригчд гэдгийг зориуд онцлон тэмдэглэе. Улс орны эдийн засгийн амин чухал асуудал болсон 5 толгойн төсөл 3 жилийн хугацаанд 2 ерөнхий сайдын гар дамжин өргөн баригдахгүй байхад авилгачдыг өршөөх эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хагас жилийн дотор 4 удаа өргөн баригдаж байна. Гэвтэл малчтын тэтгэврийн насыг наашлуулах, ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, ахмадуудад арц санах хууль зэрэг олон нийтийн хүссэн хүлээсэн хуулийн төслүүд улсын их хурлын даргын хүрээнд тоосон дарагдан удаж байна. Ийм шудраг ус явдалтай Монгол Ардын нам хэрхэвч хэвлэж чадахгүй. Ардсан намын дотоод зөрчил тэмцэл савнаасаа хэлж улс их орны хувь заяанд нөлөөлөл үзүүлдэг боллоо. Үүний тод илэрлэл нь 5 толгойн төсөл юм а. 5 толгойн төсөлд ард түмний биш, ардсан намын бүлэглүүдийн эрх ашиг сонирхлыг тусгах гэж хойшлуулсаар өнөө хүрлээ. Энэ хооронд дэлхийн зах зээлд нүүрсний үн гэрлийн хурдаар унаж байна. Олон түмний найдвар болсон оюутлогын төслийг сэхэнд оруулчихлаа. Зөв замаар явж байсан төслийг буруу замд оруулж хөрөнгө оруулагчтайгаа үйл ойлгосны хор уршиг олуулан амслаа. Эцэст нь оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд дур мэдэн өөрчлөлт оруулж өмнөх нөхцөлийг муудагсан. Энэ асуудлыг судлах зорилгоор байгуулагдсан Монгол Ардын намын бүлгийн ажлын хэсгийн дүгнэлтийг ард түмэнд удахгүй мэдээлнэ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ харилцсан итгэлцэл хамтын ажиллагааны гэрээний хүрээнд та бид тогтолцооны шинжтэй томоохон шинжилгээ хийхээр харилцсан ойлголцож үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн хуулийг шинжлэх зэрэг олон зорилтыг дэвшүүлсэн. Гэвч эдгээр гол хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт ардсан намын гишүүд олонхыг бүрдүүлж гаргалж байгаа учраас урагшлахгүй өнөө хүрлээ. Намыг нь биш хүнийг нь сонгодог сонгуулийн тогтолцоог бид санал болгож байгааг олон түмэн дэмжиж байна. Монгол Ардын намын энэхүү санаачлалыг ард түмнээсээ асуухаар ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг улсын их хурлын даргад өргөн барьсан. Асуудалд үзмжээр ханддаг улсын их хурлын ардсан нам даргын таалал нийцгээгүй учраас тогтоодын төсөл бана сураг алдарлаа. Монгол Ардын нам эрх сонгуулийг шудар сонгуул болгохын тулд хар машинаар биш гараар тоолох, эсвэл хяналтын тоолох бүх газарт хийх санаачлал дэвшүүлсэн. Гэвч ардсан нам 2016 оны сонгуулийг хар машинаар тоолохоор санааргасан хэвээр байна. Ардсан нам хар машиндаа найдаж байгаа бол ардын нам ард түмэнд итгэж байна. Эдийн засаг хямралтай байхад шин татвар бий болгох, иргэдийн газрыг шүүхэд үл маргах журмаар хураан авах, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, авилгачд албан тушаалтанд цагаан захнууд зориулсан өршөөлийн хууль гаргах гээд шудраг ёсонд харшилсан олон үйлдэлтэй Монгол Ардын намын бүлгийн гишүүд санал нийлээгүй нь засгийн газраас шахан зайлуулах нэг үндсэн шалтгаан болсон. Тиймээс аливаа хуулийг үндсэн хуулийн үзэл баримтлал шудраг ёсонд нийцүүлэн олон нийтийн санаа бол тулгуурлан батлуулах чиглэсэн Монгол Ардын намын бүлгийн зөв ёсны шаардлага, хууль ёсны санал дүгнэлт нь хоёр намын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг ардсан намын зүгээс хангалтгүй гэж дүгнэхэд хүргэсэн нь харамсалтай. Энэ бол тэдний унган төрх зорилго гэдгийг ард түмэн дахин нэг харлаа. Эрхэм гишүүдээ ардсан намынхан маань ардчлалын 25 жилд 2 дахь удаага засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байна. Ардсан нам өнөөдөр зөвсөө хувирсан хэлбэр төдий ардчлалыг эрхэмлэж эхэлвэ.
олуулаа хөгжих биш цөөхүүлээ хөлжих явцуу сонголт хөтлөгддөг парагцуудын ёс зүйн нэгдэл болохыг ард түмэн нэгэнтээ ойлгожээ. Дүр эсгсэн ардчлал дарангуйлагчдаас илүү хортой гэдгийн бодит жишээ Монгол оронд бий болсон учраас ардчлалд мөн чанар, итгэл үнэмшлийн өөрчлөлт хийж ардчлалыг амин хувьд ашиглан завшигч нараас аврах цаг болжээ. Манай улсын өмнө тодорхойгүй байдал шийдэгдэх асуудлууд, төлөгдөх хугацаагаа хүлээсэн үр зээлүүд улс төр эдийн засгийг бүхэлд нь хамарсан хямрал хүнд хэцүү нөхцөл байдлыг үүсгэж байна. Улс орныг эдийн засгийн нэн амаргүй нөхцөл хүлээж байна. Ийм нөхцөлд засгийн газрын дараагийн бүрэлдэхүүнийг нэн яаралтай томилохыг Монгол ардын намаас эрх баригчдад анхааруулан сануулж байна. Бид цаашдаа засгийн газрын зөв бодлогод нь ташуур, буруу үйлдэлд нь хазааруулж ажиллана. Улс их орны ард түмний эрх ашигаас илүү намын, хувийн, парагц бүлэглэлийн эрх ашигыг илүүд үзэж, Монгол төрөөр тоглож, улсаа боснуулж, эдийн засгийг хямрааж, ард түмнээ чилээсэн ардчилсан намын босромгүй үйлдэлүүдэд ардын нам ард түмтэйгээ хамт хатуу хяналт тавин ажиллана гэдгээ мэдэгдэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.